Сайн байцгаана уу? Намайг Ариуна гэдэг их орхон эмэгтэйчүүдийн эмч, эмбриологч буюу өрх үрэл судлаач мэрэгчлээ. За бараг 3 жилийн өмнөөс ийм эрүүл мэндийн мэдээлэл олгодог сувгтай болох тухай бодож төлөвлөж явсаар хагаад өнөөдөр л та бүхэнтэйгээ уулзж байна. Маш их баяртай байна. Эрүүл мэндийн мэдээлэл авдаг маш олон сувгууд бол байгаа. За гэхдээ тэр мэдээлэл болгон бас үнэн зөв бодиттой байж чаддаггүй. Зарим байгаа мэдээллүүд маань илүү ямар нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчлэгийг борлуулах зорилготой, илүү арилжааны шин чанартай, сурталчилгааны зорилготой байгаад байдаг. За хүмүүс дээрээс нь бас их ийм буруу дашаа янз бүрийн мэдээллүүд хоорондоо солилцдог. За тэгэл эдгээр нь эргээл таны л эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаанд нэм хохиролтой зүйл болт юм байна. Тэгэхээр хэдийгээр та өөрөө эмч ч гэсэн ер нь өөрийнхөө бие махбодыг яаж ажилтгийг юу нь болоод байгаа юу нь болохгүй байгаа гэдэг талаар ийм анханасаа зэгстэй зөв ойлголттой болчих юм бол дээр хэрэгслээс сэргийлэх боломжтой юм болов уу гэж би хувийнхөө хувьд боддог. За тийм ч учраас энэхүү сувгаа ажиллуулж эхэлж байна. За манай сувг болохоор яг ийм тодолгоонд суурилсан баталгаатай, судалгаатай мэдээллийг энгийн хялбар аргаар та бүхэнтэй хүргэх зорилго тавиан ажиллах болно. За мэдээж яг эхний ээлжинд бол би өөрийнхөө мэргэжлийн чиглэлийн мэдээллүүдийг түлхүү хүргэнэ. Тэгээ хэрвээ та нарт манд таалагдаад сувг маань өргөчих юм бол өөр бусад эрүүл мэндийн чиглэлийн мэдээллүүдийг бас хүргэдэг болох байхаа гэж бодож байгаа. За тэгээд ярих юм бол маш их байгаа. Тэгээд та бүхэнд бүгдээрэнд нөгөөжтэй байгаасай гэж үнэхээр хүсэж байна. За тэгээд сувгтайгаа хамтаагаарай. За өнөөдрийн хамгийн ихний ярих сэдэв бол пробиотикийн хэрэглээний талаар ярина. За яаж үйлчилдгийг, ямар механизмаар эмчилгээний үр дүн үзүүлдэг гэдэг талаар бол би ярихгүй. Ер нь пробиотик гэж юу юм? Эмэгтэйчүүдийн пробиотикийг хэрэглэх үед тулгардаг ямар асуудлууд байдгийг, үнэхээр хүн болгон хэрэглэх шаардлагатай юм уугүй юу гэдэг талаар тайлбар өгөх болно. Хүний бие бол холобионт, өөрөөр хэлэх юм бол хүн хизээч ингээд ангаараа оршдоггүй. За бидний айрас, ам хамрын хүндий, гидэс, амьсгалын зам, за өтрээ зэрэгт бол маш олон тооны нян, вирус, эгэл биетэн мөөгөнцрүүд хамтдаа ингээ оршиж идэг. За эдгээр микроорганизмуудын үйл ажиллагааны үр дүнд бие махбод эрүүл байх, эргэтэн тогтолцоонууд маань хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг ийм харилцан ашигтай амьдарч байгаа гэсэн үг байна. За тэр тутнаасаа өтрээ бол маш том микроэкосистемд ордог. За эрүүл нөхөржгүй насны эмэгтэйчүүдийн өтрээнд бол 10 тэрбумаас 100 тэрбум хүртэлх тийм микроорганизмууд оршиж идэг байна. За тэдгээр микроорганизмуудын хувьд бол бид нэр орон гэрнэ. За маш их дулаахан, чиглэг, тижээлэг орчноор бид нэр хангаж идэг бол за эргээд тэр микроорганизмууд маань бид нэрийг эмгэг төрөгч бактериудаас хамгаалах, за тухайн эрхтний хүчин шүлтийн тэнцвэрийг зохицуулах, за хэвийн үйл ажиллагаанд нь оролцох зэргээр ингээд харилцан ашигтай амьдарч идэг байна. Тэдгээр хүний биед байдаг. Тэгээ угаасаа ингээд оршдог тэр бактериудыг л ер нь ашигтай бактери гэж нэрлээд тэднийг ингээ гаднаас ууж хэрэглээд байгаа гэсэн үг байна. За яг ашигтай бактери гэдэг нэр томьёо бол угаасаа тохиромжгүй яг пробиотик гэдгээрээ хэлж явах нь бол зүйтэй. За тэгэхээр пробиотик гэдэг нь юу юм гэхээр таны бие махбодод эмчилгээний эерэг үр дүн үзүүлэхийн тулд тодорхой тоо хэмжээтэйгээр хэрэгжилж байгаа амьд бие махбод организмыг хэлж байгаа. Тэгэхээр пробиотикт үндсэн 3 шаардлага тавигдах хэрэгтэй байна. Нэгдүгээр амьд организмыг бид нэр хэрэглэж байгаа юм байна. Хоёрдугаар тодорхой тун хэмжээтэй байх хэрэгтэй. За бас хэтэрхий бага тоотой юм уу, хэтэрхий их тоотой байх нь эргээд эмчилгээний үр дүн нөлөөлж болцсошгүй. За гуравдугаарт ашигтай эерэг үр дүн үзүүлэх хэрэгтэй. Ямар ч үр дүнгүй юм уу, эсвэл ямар нэгэн эрсдэлтэй байхад бол үүнийг бол заавал хэрэглэх шаардлага бол байхгүй гэсэн үг байна. За гидсний пробиотикийн хувьд бол маш сайн судлагдсан салбар. За хүний биеийн хоол боловсруулах тогтолцооноос гадна ерөнхий тийм эрүүл байх, дарагтаа тогтолцоо хэвийн явагдах энэ төрт бол угаасаа сайн байна гэдэг нь батлагдсан. Маргах арга бол байхгүй. За харин өтрээний пробиотикийн хувьд бол ер нь бол нэлийн шинэ хөгжиж байгаа салбар.
сүүлийн үеийн судалгаа шинжилгээний тусламжтайгаар үтрэний микроорганизмуудын үйл ажиллагааны талаар нэлээд сайн ойлголттой болсон. За үүнтэй холбоотойгоор пробиотикийн судалгаанууд бол мэдээж ихсэж байгаа. За гэхдээ яг ийм ерөнхий ойлголтод хүрээгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр үтрэний орчинг тэнцвэржүүлж, нэмэх төрөгч янгуудын өсөлтийг дарангуйлж, нэмжлэхний үр нөлөөтэй байна гэд тодорхой хэмжээний судалгаануудаар батлагдаад байгаа боловч яг одоо үнэхээр бүх эмчилгээнд хэрэглэх ёстой юм уу? Үнэхээр хүн болгон хэрэглэх ёстой юм уу? Хэрэглээ гэхэд ямар тунгаар хэрэглэх ёстой, ямар бактерийг хэрэглэх ёстой гэдэг дээр нэгдсэн юм ойлголтод хүрээгүй байгаа гэсэн үг байна. Ийм нэгдсэн ойлголт байхгүй байгаатай холбоотойгоор пробиотикийг яг хэрэглэх үед тулгардаг нэг үндсэн том 3 асуудал байдаг. За энийг би өнөөдөр та бүхэндээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. За хамгийн эхний том асуудал болохоор тухайн пробиотик дагуулгадж байгаа нянгийн тухай асуудал. Өөрөөр хэлэх юм бол яг нөгөө үтрэнд хөгждөг, үтрэнд байдаг нянгийг агуулдаггүй юу гэдэг асуудал хамгийн чухал асуудал болдог. За яагаад тэгж байгаа вэ гэхлээр одоо жишээлбэл ямар нэгэн зовиургүй нөхөн үржихийн насны эмэгтэй үтрэнд лактобациллус гэдэг нyan давмгайлдаг байна. За лактобациллус гэтэл дотроо 170 гаруй зүйлтэй. Тэдгээрээс зөвхөн цөөхөн хідэн л үтрэнд амьдрна. Заримд бол үтрэнд амьдрах боломжгүй байна. Тэгэхээр лактобациллус агуулсан бэлтгэлүүдийг сонгохдоо яг үтрэний нянгуудыг бас агуулсан байна уугүй юу гэдгийг харах шаардлага гарч ийн гэсэн үг байна. За энэ дундаас лактобациллус крисpatus гэдэг нэг нянгийн зүйл байгаа. За тэр нь болохоор яг ийм үтрэний эрүүл орчинд бол маш чухал ийм үүрэг оролцдог юм юм баггүй юу. За тэгэхээр крисpatus чинь дотроо бас гидснийхүү үтрэний хүү гэдгээр ялгаатай. Тэгэхээр хэрвээ үтрэний биш гидсний крисpatus-ыг хэрэглээд авах юм бол таны үтрэнд ошрох боломжгүй эмчилгээний үр дүн байхгүй болно гэсэн үг. За гэтэл лактобациллус крисpatus чинь дотроо бас ингээ хуваагдаад явна. Өөрөөр хэлэх юм бол надад агуулгадж байгаа крисpatus нь танд агуулгадж байгаа крисpatus-аас бас ялгаатай байна гэсэн үг. Тэгэхээр хүн болгоны нөгөө үтрэний онцлог, микробиомын онцлогоос хамаарат тухайн крисpatus-ууд бас хоорондоо ялгаатай. Тэгэхээр яг ингээд хүн болгонд тохирсон, эмэгтэй хүн болгоны үтрэнд тохирсон тийм universal бактерийг бол гаргаж авах боломжгүй хэцүү байдаг. Тийм учраас энэ доторх агуулгадахыг нь бол маш сайн судалж явах хэрэгтэй. За бас нэг хоёр төрөл байгаа. Lactobacillus rhamnosus, Lactobacillus reuteri гэдэг. За энэ хоёр чинь бас их эмчилгээний үр дүнтэй болох нь ингээд нотлогдоод судалгаануудад ашиглагдаад явж байгаа. За гэтэл хятадын нэг томоохон судалгаан дээр яасан гэхээр Кавказ, Африк, Америк эмэгтэйчүүдээс ялгаж авсан лактобациллус хятад эмэгтэйчүүдэд хэрэглэсэн эмчилгээний ямар нэгэн үр нөлөө гараагүй. Тэгэхээр нөгөө тухайн бактерийг гаргаж авч байгаа их үүсвэр нь хүртэл маш чухал болоод ирж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг ярвигтай гэж хэлээд байгаа юм учиртай. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн бактери энэ төр хэрэгэлдэг бол яг ингээд дотор нь юу байна гэдгийг хараад үзээрэй. За ер нь бол би хувьдаа бас Монголд нэлээд түгээмэл зарагддаг хэд хэдэн пробиотикуудыг агуулгадахууны судалж үзсэн. Тэгээд зарим нь бол яг ийм тодорхой мэдээлэл байхгүй. За зарим нь болохоор зүгээр л ийм гидсний бактериудыг хийцэн тэрийг эмэгтэйчүүдийн ашигтай бактери гэж нэрлэдэг байх жишээтэй байгаад байгаа. Тэгэхээр доторх агуулгадахуунуудыг нэг шалгаад үзээрэй. Энэ бол эмчилгээний үр дүн үзүүлэх хамгийн чухал бол зүйл юм шүү гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаар ярих ёстой зүйл бол хэрэглэх арга байгаа. За ууж хэрэглэж болно. Эсвэл хүтрээгээр лаа хэлбэрээр хэрэглэж болно. За ууж хэрэглэх арга бол харьцангуй хялбархан ямар нэгэн нэмэлт бэлтгэл байдлаар хизээч хамаагүй ингээд уугаад хэрэглэчихнэ гэсэн үг. За гэхдээ бас асуудал дагуулнаа. За нэгдүгээр юу юм гэхлээр амар уусан болгон ч хизээч шууд үтрээр очино гэж байхгүй. За амар ууж хэрэглэлээ, хоол боловсруулах замын хүчин шүлтийн маш их юм өөрчлөлттэй орчныг даван туулаад эцэст нь шулуун гэдээс ануст очих хэрэгтэй болно. За хоёрдугаарх том асуудал нь тэр анусаасаа үтрээр рүүгээ очих хэрэгтэй болно гэсэн үг. За эхний асуудлын хувьд гэх юм бол
одоо зүгээр ингээд амьд бактериудыг уучих юм бол одоо энэ ходоодны хүчлэлэг орчин энэ хүчиршүүлтийн тэнцвэр хоол тэжээлийн ялгартай орчин нөгөө бактериуд чинь үхэж үргдээд хүссэн газараа очиж чадахгүй. За тэрнээс сэргийлэхийн тулд наносистем гэдэг юмыг ашигладаг. За тэр нь болохоор тухайн бактериудыг ингээ энэ орчинд задарч үхээс нь хамгаалж явж агаад яг ийм орчин бүрдсэн үед нь тухайн бактериудыг ялгаруулж өгдөг байна. Тэгэхээр яг таны хэрэгжилж байгаа жишээлбэл бүтээгдэхүүн яг ийм наносистем гэдэг юм ашигласан уу юу гэдэг чинь маш их сонирхолтой. Хэрвээ иймэрхүү одоо тухайн бактерийг хамгаалах технологи ашиглаагүй бол зүгээр л ууж байгаа амьнууд чинь ингээл хоол боловсруулах замд үхэж үргдээд эмчилгээний үр нөлөө үзүүлэхгүй байх одоо магадлалтай гэсэн үг байна. За хоёр дахь том асуудлын хувьд гэх юм бол нөгөө анусанд хүрсэн бактери маань яаж үтрээр очих вэ гэдэг асуудал. За энэ дээр бол ер нь бол нэлээ одоо маргаантай байдаг. За гэхдээ ийм good vagina access гэдэг юм яригддаг. За тэр нь болохоор өөрөөр юм бол одоо үтрээ болон анусыг хооронд нь холбож байдаг ийм хязгангийн арьстай хэсэг байна шүү дээ. За тэрийг хэлээд байгаа. Өөрөөр юм бол тэрүүгээр дамжиж яваад үтрээнд очдог гэсэн юм яригддаг. За зарим микробиологч нар бол үүнтэй бол маш одоо сөрөг үзэл бодолтой байдаг. Өөрөөр юм бол бактери одоо тийм нарийн орчинд хөгждөг юм байхад чинь тэрүүгээр дамжаад тэнд очоод тэгээд одоо эмчилгээний үр нөлөө үзүүлнэ гэдэг бол хэцүү зүйл гэж яригддаг. За гэхдээ бол бүр оргүй зүйл бол бас биш. Амар ууж хэрэглэснээс хойш үтрээ хүртлээ бол бактери 7 хоногийн хугацаа зарцуулдаг гэж үздэг байгаа. За тэгэхээр яг нөгөө ууж хэрэглэх үед бас тэр хугацаа юмнуудаа бас тооцох хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд огт боломжгүй зүйл бол биш. Гэхдээ жоохон юм төвхтэй замыг дамждаг ийм арга байна. За үтрээгээр хэрэглэх үед бол мэдээж шууд одоо тухайн бактери ингээд үтрээнд оруулж хэрэглэж байгаа учраас эмчилгээний үр дүн үзүүлэх өдөр нь бол 2-3 хоногийн дараанаас үр дүнтэй байгаад эхэлдэг гэж үздэг. За дээрэс нь хэрэглэж байгаа бүх бактерийн тоо хэмжээ багасгүйгээр үтрээнд орж байгаа учраас бас их эмчилгээний үр дүн илүү байх магадлалтай гэж үздэг. За гэхдээ одоогоор бол яг ийм үтрээгээр хэрэгэлдэг тэгээ үтрээний бактерийн омгийг агуулсан ийм бэлтгэлүүд бол маш ховор байгаа. Хөвчлэн бас ийм судалгааны шатн дээрээ байгаа нэлээд хэдэн бэлтгэлүүд бол байдаг байхan. Тэгэхээр одоогийн байдлаар бол хамгийн түгээмэл тархсан нь ууж хэрэглэх хэлбэр байгаа хнэ. За 3 дугаар ярих ёстой сэдв нь болохоор пробиотик бол дангаараа хизээж таны эмэгтэйчүүдийн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. За заавал одоо үндсэн өвчний шалтгааныг тогтоож ээж тэрний эсрэг эмчилгээ хийж ээж пробиотикийг хавсарсан байдлаар хэрэгжилж ээж одоо эмчилгээний үр дүн гарна гэсэн үг байна. Тэгэхээр зарим бүтээгдэхүүнүүд бол маш тийм супер бэлтгэл юм шиг сурталчилдаг. Өөрөөр хэлэх юм бол энийг хэрэглээл бүх эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэн бүх үргэлжлэлийг ангаана, ямар ч үнэргүй, ямар ч юм гардаггүй юм цэвэрхэн үтрээ бий болгоно гэсэн юм сурталчилгаанууд яваад байдаг. Тэгэхээр бол хизээч пробиотик бол ганцаараа энийг бол хийж чадахгүй. Тэгэхээр заавал хэрвээ танд ямар нэгэн асуудал байгаа бол зовир байгаа бол заавал эмнэлгийн байгууллагад мэргэжлийн эмчид хандах ёстой гэж зөвлөнө. Тэгээ одоогийн байдлаар ийм ерөөсөө тийм олон нийтийн одоо олон улсын удирдамж байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ бактерийг энэ агуулсан пробиотикийг ингэж хэдэн сар хэрэглээд ийм өвчний үед ингэж одоо эмчилгээнд ашиглах шаардлагатай гэсэн тийм ямар ч удирдамжууд гараагүй байгаа. Тэгэхээр өөрөө дур мэдэж хэрэглэхээс илүү мэргэжлийн байгууллагад хандах нь бол илүү аюулгүй сонголт болно шүү гэж зөвлөмөр байна. За ингээ ямар ч байсан пробиотикоо хэрэглэжлээ гэж бодъё. За тэгэнгүүт тухайн пробиотик маань яг үр дүнтэй байх уу гэдгийг хэд хэдэн юмнаас хамаарна. За нэгдүгээр тухайн пробиотикийн чинь онцлогоос хамаарна. Өөрөөр хэлбэл таны хэрэглэж байгаа пробиотик дагуулгадж байгаа нянгийн байдал, тоо хэмжээ тэгээд нөгөө түрүүний хэлээдсэн хэрэглэх арга технологи гэдэг тэр юмнуудаас хамаарх нь. За хоёрдугаарт хост буюу таны өөрийн бие махбодын онцлогоос хамаарна. Өөрөөр хэлбэл таны одоо үтрээний микробиомын онцлог юу юм, ямар бактериуд хамгаалсан, ямар геномын онцлогтой гэдгээс чинь хамаарат тухайн ууж хэрэглэсэн юм уу, үтрээгээр хэрэглэсэн бактерийн омгууд цаашаа өсөж хөгжиж клон үүсгэж чадах уу, тухайн орчны чинь тэнцвэржүүлж одоо эмчилгээний эерэг үр дүн үзүүлж чадах уу гэдг нь хамаарна гэсэн үг. За дээрэс нь таны одоо дааврын өөрчлөлт ямар байгаа юм, амьдралын хэв маяг ямар юм, бэлгийн харьцааны онцлог гэх мэтчлэн маш олон хүчин зүйл хамаарна. Жишээлх юм бол та найзтайгаа яг нэг пробиотикийг яг ижлэгэн хугацаанд ууж хэрэглэе ч гэсэн та хоёрын бие махбодод үзүүлэх нөлөөллүүд бол хоорондоо ялгаатай байдаа гэсэн үг.
За энэ талаар ер нь гадны мэргэжилтнүүд яг ямар бодолтой байдаг талаар жаахан судалсан. За энэ гэхдээ бага зэрэг дээр үеийн мэдээлэл нь 2019 онд Harvard-ийн анагаахын сургуулийн сайт тавигдсан мэдээ байна. Пробиотикийн өтрээний эрүүл мэндэд үзүүлэх ач тус бүрэн судлагдаагүй байгаа бөгөөд ерөнхийдөө мөнгөний гарц гэж үздэг талаараа их ойрхон эмэгтэйчүүд нөхөн өөрчлөн биологийн дэд профессор доктор Мичел дурдаад за эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүдэд тавих хяналт нь эмтэй адил чанга байдаггүй учраас яг гадна хаяг дээрээ байгаа шигэнд найрлагатай байгаа хэсэг нь бас эргэлзээтэй. Тиймээс зарим бэлтгэлүүдээс бүр аюултай бохирдол илэрсэн гэсэн байна. За хэрвээ үнэхээр хэрэглэмээр байгаа бол Lactobacillus rhamnosus GR1 агуулсныг хэрэглэж болох юм гэсэн байна. За тэгсэн арай орчин үеийн гэх юм уу 2022 оны бас жижигхэн мэдээ байна. За энэ дээр болохоор өтрээ өөрөө ажиллаа хийгээ явж байхад нь заавал нэмэлтээр янз бүрийн мэргэглэх шаардлага байхгүй. Хэрвээ хэрэгтэй бол пробиотик авах гэж яаралгүйгээр эмчтэй хандаа гэсэн байна. За ер нь бол тийм одоо нөгөө clean vagina буюу цэвэр үтрээ гэдэг ойлголтыг оруулж ирээд тэрнтэй холбоотойгоор бол маш их одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгодог болсон. За энэ талаар ч гэсэн би дараа дэлгэрэнгүй ярина гэж бодож байгаа. 2022 оны New York Times сайтад тавигдсан мэдээлэл байна. За гол санааны нэгдэх юм бол пробиотикт тавигдах хоёр үндсэн шаардлага байх ёстой. Нэгдүгээр өтрээний нянгийн омгийг агуулах ёстой. Хоёрдугаар шууд өтрээнд оруулж хэрэглэдэг байх хэрэгтэй. За их бүтээгдэхүүнд эмийн чанарын хяналт тавигддаггүй бөгөөд яг үүндээ та юу ууж эсвэл өтрээндээ хийж байгаагаа мэдэх боломжгүй. Өтрээний пробиотик танд хор болохгүй байгаа ч тус болохгүй байж бас болно. Зүгээр л ямар нэг онцгой зүйл битгийхий батлагдаагүй эмчилгээнд мөнгөө бүүрээ гэсэн байна. За бидний сайн мэдих нэг WebMD гэдэг нэг англи хэл дээрх нөгөө одоо энгийн хүмүүс зориулсан мэдээлэл олгодог сууг гэдэг шүү дээ. За тэн дээр болохоор пробиотикийн өтрээний эрүүл мэндэд нөлөөлөл бүрэн судлагдаагүй бөгөөд эрсдэл бас байж болно гэдгийг дурдсан байна. За тухайлбал халдвар, пробиотик дагуулгадж буй микроорганизмаас ялгарх аюултай бүтээгдэхүүнүүд тухайн бүтээгдэхүүн ихэд орсон тэмдэглэгдээгүй найрлагууд зэрэг нь хүний биед хортой байж болно гэсэн байна. За нэг иймэрхүү асуудлууд тулгардаг байх нэ. Гэхдээ бол ерөөсөө пробиотикийг үгүйсгээгүй. Энэ бол эмчилгээний үр нөлөөтэй гэдэг нь бол тодорхой судалгаануудаар бол батлагдж байгаа. За гэхдээ мэдээж нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа. Нэмээд аюулгүй байдал нь бол бүрэн судлагдаагүй байгаа. Тийм учраас хэрвээ ямар нэгэн бэлтгэл хэрэглэх гэж байгаа бол ямар нэгэн асуудал байгаа бол эхлээд ерөөсөө л мэргэжлийн эмчт хандаарай гэж би заавал зөвлөнө. За түрүүний дурдсанчлан ямар нэгэн яг ийм олон улсын удирдамж гараагүй байгаа учраас эмчнэр пробиотикийг янз бүрийн байдлаар хэрэгжилж байгаа. За энэ аль нэг нь зөв юм уу буруу гэж бол би хэлэхгүй. Яагаад гэвэл тухайн эмчнэр өөрсдийн туршлагатай уншиж судалсан материал дээрээ үндэслээ та бүхэнд эмчилгээний төлөвлөгөө бол гаргаж байгаа. Тэгэхээр эмчийнхээ зааврыг сайн дагаарай гэж хэлмээр байна. Пробиотикаас гадна бас өтрээний нянгуудыг шилжүүлэн суулгах. Өөрөөр хэлэх юм бол эрүүл эмэгтэй нянгуудыг өсгөрлж агаад одоо эмгэгтэй байдалд байгаа хүмүүст ингээд шилжүүлэн суулгадаг эмчилгээ хүртэл гарсан. Бас нэлээд судалгааны одоо шатандаа яваа боловч бас нэлээд үр дүнтэй болох нь батлагдсан. За иймэрхүү одоо эмчилгээний аргуудын талаар ч гэсэндээ дараа би бас дэлгэрүүлж ярина гэж бодож байгаа. За өнөөдрийн сэдвээ ингээд дуусгая. Тэгээ микробиомын талаар ярих юм бол зөндөө байгаа. Тэгээ дараагийн контентууд дээр бас дурддагдаад явах хаа гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол би зөвхөн пробиотикийг ер нь юу юм те хэрэглэхэд ямар асуудал тулгардیں۔ Ерөн заавал хүн болгон хэрэглэх ёстой мó гэдэг тал дээр бяцхан тайлбар хийлээ. Тэгээд таалагдсан бол танилуудтай түгээгээрэй гэж хүсмээр байна. За тэгээд Instagram хаяг нээсэн байгаа. За түүгээр бас надтай холбогдож болно, асуух зүйлсээ бас хэлгээж болно, санал бодлоо хэлж болно шүү гэж хэлмээр байна. Тэгээ энэ мэтчлэн маш олон ярих сэдвүүд бол байгаа. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.